Сайн байцгаана уу? Июнэ байна шинэ бичлэгтэй тав томорл. Энэ удаагийн бичлэг манай гэрийн home tour байх болон тэгэхэд ороод ирцгээе. Тэгээд орж ирэнгуутал нэг юм хөрх үүдний хэсэгтэй. Тэгээд им өндөр гутлын шүгэтэй байгаа. Тэгээд доторхыг харах юм бол нэг имерхүү байна. За тэгээд дотгош орцгоё. Одоо ингээд үүднээс ингээд орж ирэнгуутал саний гутлын шүгэний хажууд маань ийм гоё тойл маань байгаа. Толоо яна харчих юм шиг байгаа. Харсан чинь жоо тоостой юм шиг байгаа. Энэ солонгосын өлөн тоос жоох муухай. Тэгээд орж ирэнгуутал ингээд зүүн талд манай галтайгоо байна. Тэг маш гоё цагаан манай тавилганууд бүгдээ айгуу гоё цагаан өнгөтэй. Тэгээд тавилгануудынхаа доторхыг нэг хайлт харуулъя гэж бодлоо. Нэг иймэрхүү. Аяг тавган тэгээд дээр ийм хураа мураа юмнууд нь байгаа гоё юм. Тэг энийг амар цэгцэл мэгцлэг угаасаа шууд хийж байгаа болохоор тэгээд тэг бусдын нэг л байдаг юмнууд. Энэ доор нь болохоор ус масаа хийдэг, будаага хийдэг. Энд нь болохоор өөр тоогоо хариултын тавг энэ төр хийдэг. Нэг хүнд бүр нэг байтга хоёр хүнд бол яг хангалттай амар гоё. Тэгээд манай яг байранд орж ирсэн хүмүүсийн вау ямар хөөрхин гэдэг нэг юм нь болохоор манай ширээ байна. Yay! Тэгээд өмнө амьдарч байсан гэр бас ингээд манай найзууд ингэж дөрдөөс ийм ширээ сандал байдаггүй. Тэгсэн чинь ингээ галт тоогоотой тэгээд бүр тустай юм хоолны ширээтэй болохоор энэ бүр маш хөөрхөн. За ийшээ харах юм бол манай хөргөгч байна. Энд гэтээ ирээд харсан миний айгу том ирээд харсан баг анхны том хөргөгч хаа. Тэгээд нэг юм хөргөгч гэснээс дээр нь наасан байгаа юм ярьжлах юм шүү дээ. Энэ гурыг би сая сүүлд Монголоос ачаа авахта захиж авчирсан. Японд аялж байхдаа авсан. Миний хамгийн дуртай 3 хөргөгчний наалт байна. Тэг хөргөгчн доторхоо бас нэг хальт харуулвал нэг иймэрхүү. Манай найз өнөөдөр ажилласаа тийм их гоё кимчи авчирсан. Харж байна уу? Тэгээ манай солонгос ээж гээд бас солонгос ээж маань юм хоол мол бэлдээд өгөөд явуулсан байсан. Шууд халаагаад идэхэд тохиромжтой. Тэгээд дээр нь энэ дээдл нь болохоор юм хөлдөгч. За энэний дээдлийн би амар хурдан хаагаад байна уу? Зүгээр байна уу? Энэний дээдлийнх нь шургуулга болохоор 0-ын цаас нөгөө нэг энийг яг юу гэх нөгөө нэг бүхэлд нь бас нэг юм ахуун агуулах гэх юм уу. Тэгээ уусаа солонгос чинь нэг юмараад байдаггүй дандаа юм 2 ч юм уу 3 гэдэг эсвэл амар олон ширхгэрэ байдаг. Тэгээ тэднийг олноороо авчингуутал ингээд гоё хийчихэр амар идэг. Эндээсээ дор нь аваад дууссан юмнуудаа нөхөө явчихаар. Тэгээ манай энэ тавилгыг ингээд холоос манай зураглаач жоохон бүтнээр нь харуулад өгөөрэй. Тийм гоё ийм том гоё цагаан ер нь бол ийм гоё шүгэ байгаа. За тэгээд энэс үргэлжлэх юм бол дээрэс нь явъя. Энд бас ингээд дээр нь миний хумсны новшнууд байна. Алчуурнуудаа ингээд хийчдэг малгаанууд маань байна. Нэг хүн гэхэд бүр арай л олон новштой болсон мөлий. Тэгээд солонгос тэр Японд ч тэр ингээд пэйжгүйгээр бол байж чадахгүй. Ийм бүр пэйжээр бүр ингээд амьдэрдэг. Бүх юм ингээд гяс халаагаал ингээд идчихдэг. Баггүй юу? Тэгээд манай энэ пэйж бас амар гоё цэвэрхэн царайлаг. Тэгээ миний бас энэ шүүгэний маань хамгийн таалагддаг хэсэг нь энэ ингэж татаж онгоож болдог. Тэгээ бас нэг хөөрхөн юм нь энэ бас цаанаасаа байсан. Би ягаан өнгөнд дуртай, бүр хайртай. Тэгээ ягаан өнгийн будаа гшигч байна амар хөөрхөн. Зя. Энэ одоо ингэ жоохон холион мантан болчт юм аа. Энийг онгойлоход жоохон болохгүй. Энэ дотор яг ясмэн дээрээ юу байгаа. Дотор хувцснууд маань байгаа л таа гэшнэс. Будааныхаа доор дотор хувцтай. Тэгэд энэний доор бүр доор нь болохоор ийм гялгар утнууд. Нэг иймэрхүү. За дараагийн шүүгээр рүүгээ орох юм бол зүгээр ингээд том гадуур хувцснуудаа ингээд үлэгдэг. Өндөр ийм юу байна. Үлгүүрийн хэсэг. Энэ нь болохоор бас ингээд цамцнуудаа үлгчдэг үлгүүр хэсэг яа нэг энэ сая би орж хийм ааш. Зя. Тэгээ манайхын уг нь ийм хөөрхөн зурагттай. Нэг ч асааж үзэж байгаагүй. Тэгээ угаасаа биш нэг асааж үзсэн чинь яаж холбохыг мэдэхгүй интернет байхгүй
юу байхгүй. Тэгээд ингээд нэг ч ажиллуулаагүй. Тэгээд энэний доор болохоор зүгээр юм өмөд доор өмсдөг юмнууд маань байна. За миний хамгийн дуртай хайртай булан бол энэ байна. Тэгээд одоо ингээд дээрэс нь харуулах юм бол энэ ингээд хүмүүс харахаараа намайг дурсан гэж журнал итгэдэг. Гэхдээ би өөрөө зурсан. Бүр маш гоё зураг. Гэтэ энийг ингээд үргэлжлүүлж дуустдаггүй зураг гэдэг нэртэй байхгүй юу? Үргэлжлүүлээд ингээд зурах хэвээр энэ даанч тэгж зурах цаг зав сэтгэл зүй боломжуудаас алга. За тэгээд энд ингээ хичээл ном маань байна. Хажууд нь болохоор ингээ манайх бас хөөрхөн хувьдаа ийм бурхантай. Тэгээд энийг чи өгдөг лээ. Сангийн вебер байна. Тэгээ бурхан дээр ингээ мөнгө тавьсан тэг хөөрхөн арх мэрх байгаад байгаа маа. Тэгэл жижиг сажиг аксессуарууд маань байна. Аптерийн зураг байна. Тэгээ энэ хэсэг яг ингээ бүхлээр нь харах юм бол амар хөөрхөн. Ер нь бол тэгээд энэс доошлох юм бол ийм нэг самбар байна, зорилгоудаа бичнэ гэсэн. Тэгээ миний 26 оны хамгийн том зорилго бол угаасаа топог 6-тай болох. Тэгээд яг тэрийг л бичсэн байгаа. Бусдын бол одоо харахандаа бичиж чадаагүй байна. Тийм. Тийж бичих ба. За тэгэл миний Mac байна, дэвтэр байна. Энд ингээд хэрэгтэй хідэн юмнуудаа хийдэг юм шургуулганууд, баахан новшнуудаа. За энэ хэсэг болохоор сая манайх жоохон техникийн садал гараад завсралчлаа. Тэгээ одоо өргөжлүүлээ. Энэ хэсэг түрүү хэлсэнчлэн ингээд миний хамгийн хайртай хэсгээ. За тэгээд энэ эхний шургуулганд миний мейкапын юмнууд, хоёр дахь нь энийг би бүр айгүй гоё хуваарлахгүй юу. Хоёр дахь нь болохоор дандаа юм захилгаантай холбоотой юмнууд, өсний эндүү, синс, тэгээ проектор энтер гээд ийм юмнууд байгаа. Тэгээ гурав дахь шургуулганд нь болохоор юу гуравт нь болохоор манай эмийн сан байна. Даамсаг бас байна. Нэг эмийн сантай. За тэгээд ийшээ явах юм бол манай энэ гэрэл амир хөрхөн маацтэй. Би энэ гэрлийг саяхан авсан цэцгэндээ зориулаад тэг манай балконоор нар тусдаггүй. Тэг тийм болохоор ийм лед гэрлэр бас ингээд тусгаж болдог гэхээр нь авсан. Тэгээд одоо манай цэцэгний болохоор миний цэцэг нь ундаг үеийн юм шиг үлээ. Тэгээд амьдрчаасаа гэл найдаал хичээгээл байж ин да. Тэгээд энэ бас миний зурх өөрийн зурсан зураг амар хөөрхөн. Амар хөөрхөн. Тэгэл жижиг шажиг энэ гоо сайхны юмнууд хумнууд ингээд байна. Энэ болонд юу байгааг харуулах бол миний йогийн гудас байна. Би ойрт жоохон дасгал хийгээд байгаа миний Instagram reel-ийг үзэж байгаа хүмүүс байх юм бол тэгээ жоохон хичээж ийн дасгал хийх гээд. Тэгээ энэтлийнх маань хананд гэр бүл найзуудтайгаа хамт авахулсан зурагнууд маань байна. Yes. Энэ хаалгыг юу вэ гэж жоохон гайхчих магадгүй. Бас манай гэрт орж ирсэн найзууд маань анх орж ирсэн найзууд маань ингээд амар гайхдаг байхгүй юу. Тэгээд харуулъя. Энд ингээд бахан яг өөрөө хэрэгэлж шууд авч гардаг цүнхнүүдээ хийцэн. Тэгээ манай энэ хаалга жоохон дефект болохоор ингээд алчуур чигчдیں۔ Тэгээ энэ нэг юм агуулах том чимдаам хүнжил гудасны юмнуудаа хийж болно. Тэг ингээд айгуу гой том агуулгахтай. Агуулах юм новшгих юмтай. Айгуу. Ийм нэг хаалга байна. Тэгээд энтлийн булан маань нэг иймэрхүү. За үргэлжлүүлээд балконоо нэг хальт харуулъя. Надад манай гэрийн яг ганцхан таалагдахгүй байдаг юм манай гэрийн балкон. Тэгээд яагаад бэ гэхээр манай угаалгын машин балкон дээр байдаг тэгсэн чинь яг балконыхоо яг голд нь угаалгын машин маань байдаг хгүй. Тэгэхээр балкон руугаа бүтэн гарч болохгүй жоохон тухгүй байдаг. Тэр нь жоохон тийм тэрнээс яхав дэжгүй. Уг нь гоё яг цонхон дээрээ балкон дээрээ гараад гадагшаа хараа зогсуулаас гоё яагаад байгаа хгүй юу. Тэгээд за одоо дараагийн маань зүйл болохоор миний хамгийн хайртай ор байна. Өнгө мөнгөний тэгээд ямар л ээ. Өнгийн бас тэг ингээд эрнүүдийн маань харах юм бол амар хөөрхөн. Тэ амар тухтай гоё. Тэг уусаа бас хүмүүсийн хэлдэг юм нь ямар гоё том ор вэ гэдэг. Тэг уусаа яг нэг хүний орыг нэг хүний хоёр ор. Яа. Нэг хүний хоёр ор нийлүүлсэн баггүй юу? Тэгээд ийм гоё том байгаа. За, тэгэл манай гэр баг дууслаа дөө. Ингээд харах юм бол манай улсын туг байна. Энэ сүүл би 10 сард Монгол явахтаа авчирсан ч угаасаа болсон бүр ингээд амар гоё харагддаг.
гэрт үнэхээр гоё харагддаг. Тэгээ энэ бантгнууд болохоор би энэ цай шинэ жилээр ёолк ингэж жижиг ёолк засахгүй юу. Тэгээ ёолка хураасан чинь эднэрийг авах гэхээр ханын цаас маань муухай болохгоо тэгээд ер нь байж хахад ч гэсэн илүүдэхгүй хөөрхөн харагдсан болохоор ингээд үлдээсэн байгаа. Тэгээ хамгийн сүүлийн танилцуулах юм маань манай 0 байна. Тэгээд 0 мэл ер нь л угаагаагүй шүү зүгээр яг амар цэврээрэл оргиорол байгаа. Тэ бас манай 0 гэж. Манай 0-аас тимч муу бол бас биш ээ. Бүр амар жижиг юм бол биш, том бол биш. Яг дундын л яг ийм 0. Тэгээд цаашаа ингээд юугаа гаргацдаг. Үнэр танараа ингэж гаргаж болно. Гэтэ ингээр бүр балконы юм хом бүр амар сонсогдоод идэв. Тэгээ гэрийн юм ч гэсэн гадагш амар сонсогдоод идэх болохоор энийг ер нь л хөвчлэн хаалттай байлгадаг. За нэг иймэрхүү байна да. Тэгээд төгсгөлөө яаж хийн гэж бодож байсан бол? Гэрэлнүүд үү? Тэгэхээр эндээс нэг лишээ байдаг юм тэгэл. Үлсэн ингээ азаа ирчихэж байгаа. Тэвлүү. Ямар ч тач тэгээд өөрийнхөө амьдарч байгаа гэрээг хамгийн өөртөө тухтай гоёор байлгаж байхыг хүсдэг төрлийн хүн юм байл эсвэл жоохон нас ахиад ихсэн үгүй. Хамгийн тухтаагаараа амьдрахыг хүсдэг. Тэгээд бас ер нь бол айгүй юм новшинд жоохон дуртай. Гэтэ тэр новшнуудаа айгүй зэгцтэй байлгах дуртай. Тим төрлийн хүн гэдгээс амар анзаараад мэддэг болсон. Эрснээсээ хойш ер нь бол Японд очиод энд ирээд дандаа ингээд хүмүүстэй хамт найзуудтайгаа румейтүүдтэйгээ хамт амьдарч агаад тэгээ саяхнаас ингээд тустай гараад өөрийнхөө ингээд яг орчныг бүрдүүлээд амьдарч байгаа байр маань энэ. Тэгээд Солонгост ирээд би чинь 3 4 байранд бараг амьдарсан байхгүй юу. Тэгээд тэр болгоныгаа уг нь бичмээр л байсан. Тэгээд цаг зав нь олдохгүй бичиж чадаагүй. Тэг яг энэ байрнаасаа бас юмыг яаж мөтгөө нүүчих юм лүү. Тэгээ нүүхээс өмнө ингээд хийж байгаа. Тэг манай найз бас камерыг манд барьж тусалж ийн азада баярлаа. Тэгээд өнөөдөр манд бичлэгийг хүрээд өндөрлж ийн. Хөөхөн Солонгост байдаг нэг өрөө байртай манд танилцсанд баярлаа. Би бас нөгөө юу н хэлье гэж бодчихсон шүү дээ. Сарын барьцаа төлбөрийг хэлье гэж бодчихсон юм байна. Тэгэд энэ болохоор сөүлээс хол манайх чи хөдөө байдаг болохоор барьцаа нь 300, сарын төрөөс нь 340, газ тогны мөнгө гэж гардаг. Одоо өвөл айгүй өндөр гарч байгаа. Сая бол өмнөх сарынх 80,000 гарсан манай газ, тог нь 20,000 гарсан. Тэгээ 100 бол газ нэг гарахгүй, хоол хийждэггүй бол нэг гарахгүй. Халаал тасаагаад айгүй их гарч байгаа. Нэг тиймэрхүү. Зарлагын хувьд бол нэг иймэрхүү байна. Тэгээ за өнөөдрийн минь бичлэгтэй хамт байсанд баярлалаа. Хазаадаа баярлалаа. Үзсэн хүмүүстээ баярлалаа. Баяртай гартай шүү. Чи хаалга нүдэхгүй юм уу? Нүдэх юм.